Дулаангуудад сайн улсын аян улс орон даяар эхэллээ. Тус аяны зорилго нь зорилттой бүлгийн хүүхдүүд болон сургууль цэцэрлэгээс хол амьдардаг хүүхдүүдэд хэрэгцээтэй зүйлсийг хандуулахад оршино. Тус аянд хандуулах зүйлс зөвхөн гутлаар хязгаарлагдахгүй, малгай оролт, хувцас, тоглоом зэрэг хүүхдэд хэрэгтэй гэсэн бүхий л зүйлсийг хандуулж болох юм. Дулаангутал аян энэ сарын 26-ны хүртэл бичил төвийн 2 давхарт Бабока дэлгүүрт хүүхдийн хэрэгцээний зүйлсийг цуглуулж 27-ны өдрөөс эхлэн тэдгээр хүүхдүүдэд тусламжийн зүйлсээ хандуулах юм байна. Одоо нөгөө оролцож байгаа хүмүүс байгууллага хүмүүс маань заавал хувь хүмүүс ихэд заавал нөгөө шинэ хувцас худалдаж авч өгч юм уу гэхгүйгээр бас нөгөө өөрийнх нь хүүхдүүдэд өмсөж амжаагүй багтсан аль эсвэл бэлгэнд ирээд нөгөө хүүхд нь өсөөд том болсон ч юм уу тийм хадгалж идэх хувцснууд байдаг. Тэрийгээ тэгээд бас хандуулж болно. Тэр нь яг тэр насандаа таарсан хүүхдтэй очихороо аягүй том бэлэг болох учраас тэгж болно. Дээр нь гэртээ суугаад одоо биднэрт авчирч өгж амжихгүй тийм боломжгүй байгаа ээжүүдээ групптэй пост хэлбэрээр оруулаад уцаа ч юм уу үлдээд хаягаа ч юм уу үлдээд ирээд аваа гэх юм бол бас манай сайн дурын хүмүүс очиод авах боломжтой. Тэгээд аль болох одоо нөгөө цар хүрээн арай их хүүхд хамархаар л байхыг бид нэр хичээж ажиллах болно. Тэгээд тэгэхээр та нар маань өөрсдөөсөө шалтгааллах боломжит бүхэл хэлбэрээр авч цуглуулахыг хичээж байгаа. Тэгээд та нар авчирч өгөх боломжтой нь бол авчираад өгөөрөө эсвэл ирээд ав гэх юм бол очиод авна. Дээр нь хүн хүчний тусламж бас их орно. Тэгээд машин та аль эсвэл зүгээр өөрийнхөө заваар хүүхдүүдэд цэцэрлэгтээ өгчүүл ч юм орой автлаа завтаа байдаг бол бид нартай хамт яваад цуглуулалцаад хүн амьтанд нөгөө хийж байгаа ажлаа таниулаад өгөхөд бас их дэм болохоор байна гэж хэлмээр байна. За бидэнд бол хүн хүчний асуудал бас их хэрэгтэй байгаа. Энэ аянд чинь сэтгэлээрээ оролцъё гэсэн хүмүүсээ бол бас бидэнд хандаарай. Тэгээд тэрнээс гадна одоо тэнд олон хүүхдээ өрх толгойлсон ээж байна. Энд одоо аав байна те амьдралын боломжгүй айл байна. Энэ айлд өгч юмсан гэсэн мэдээллийг бас биднэрт өгвөл их сайн байна. Тэр багийн одоо тэдэн тоотод гэж те тэр мэдээллийг бас хүмүүс бидэнд өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд ер нь гутал хувц гэхгүй те ер нь л хүүхэд баярлуулах юу байна. Тэр бүгдийг бас бариад иж болно. Тэгээд өөртөө хамт яваад өгж болно. Энэ бүгдийгээ бид нар өөртөө зураг авна, бичлэг хийн тийм ээ. Энэ байдлаар бас баримтж болно. Тэгээд бид нар болохоор ерөөдөө тэр хүмүүсийн бол мэдээлэл бол нууцлна. Хүүхдүүдийн бол царай зүсийг огт харуулдаггүй. Зөвхөн одоо гутлаа аяг өмсөж байгаа зураг хургийн даадаг тийм ээ. Тийм байдлаар ажилладаг. Тийм болохоор ерөөсөө санаа зовох юм байхгүй. Би зургатаар гарчихгүй, би ингэчихгүй гэсэн санаа зовох юм байхгүй. Хүүхд минь гарчихгүй гэж айхаац байхгүй. Тэгээд энэ аянд маань идэвхтэй бүгдээрээ сэтгэлээрээ оролцоорой гэж уриалъя. Байгуулгаараа хамт олноороо ах дүүгээрээ нийлж агаад, найз нөхдөөрөө нийлж агаад бид нар энэ хүний сэтгэл бол маш их дулаан сайхан хайрын элчээр дандаа ингэж дутагдж байдаг те хэн ч гэсэн хайрлагдахыг хүсдэг. Тэгээд тэр утгаараа хайрлагдсан эмэгтэй гэдэг энэ группийн маань хамт олон бусад хүнд энэ хайрыг түгэж тэр хүн хайрлагдсан шүү, тэр хүн үнцэнтэй хүн шүү гэдэг энэ мэдрэмжийг хүүхдүүдэд өгье. Ягаад гэвэл тэр хүүхдүүд тэр амьдралын нөхцөл байдлыг сонгож төрөөгүй, тэдний буруу биш. Тийм учраас энэ хүүхдүүдэд халамжийн бодлогыг чиглүүлэх нь ахмад наснуудад халамжийн бодлогыг чиглүүлэх нь өөрөө их нийгмийн зөв гарц гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдэд ингээд бүгдээрээ хамтдаа тусалцгаая. За өөр аймагуудаас ч гэсэн биднэрт туслаач гэсэн ийм хүсэлтүүд жишээлбэл Улсын аймагаас ирж байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн Эрдэнэтэй гэхгүй халиад хэрвээ ингээд гутал хувцас маань илүү гарах юм бол бас ус руу явуулъя гэсэн ийм бас бодолтой байгаа. Тэгэхээр манай иргэд маань ялангуяа энэ одоо том байгууллагууд, олон хүнтэй байгууллагууд маань бас биднэрт тэр нөгөө үүдэндээ бидний нөгөө одоо хүмүүлгийн боксыг те байрлуулахыг зөвшөөрөх юм бол энэ бас нэг том тусламж байгаа. Тэгэхээр албан байгууллагын дарга захирлууд, удирдлагуудыг, аймгийн удирдлагуудыг бид нар энэ аянд бас идэвхтэй оролцсон гэж найдаж байна. Учир нь иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ч бид нар бас идэвхтэй оролцох байх гэж найдаж байна. Яг гэвэл бид нар тэдний тойргийнхын хүүхдүүдэд тэр хүмүүст хамааралтай, тэр хүмүүсийн харж хандах ёстой, тэр л хүмүүст бас хүрэх гээд байгаа. Тийм учраас бас бүх хүмүүсийг идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Архан аймагт хайрлагдсан эмэгтэй группээс 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус аян нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд 135 хүүхдэд дулаангутал хандилжээ. Өнгөрсөн жил коронавируст халдварын улмаас 1 жил зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилээс эхлэн тус аяныг хэвийн үргэлжлүүлэхээр болсон байна.